мэдчилж байна. Өнөөдөр 2 сарын 21-ний 1-р өдөр. Тэгээд өнөөдөр миний хичээлийн эхний өдөр. Юун түрүүнд миний анхны влогийг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бас лайк даар, subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Танараас маш олон гоё тийм эрэг коммент, сэтлүүд, баяр хүргэсэн мессежүүд ирсэн. Би маш их баяртай байгаа. Тэгээд өнөөдрийнхөө влогоор болохоор би та бүхэндээ сургуулийнхаа кампус туурыг хамтдаа хийж үзүүлэхээр шийдлээ. Яагаад тэгэхээр би өөрөө бас сургуулийнхаа кампусыг сайн мэдгүй байгаа. Хаана нь юу гэдгийг нь сайн мэдгүй. 2хан удаа л очиж үзсэн. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр манай сургуулиар хамтдаа туур хийж үзцгээе. Баярлалаа. Yeah, is it this one? Ja, dann noch nicht. Нартын амар гоё мод бай. Байна. Тинчээ ийм сагсан бомбын талбай байт юм байна. Өндөр амар том кампус юм байна бүр. Тинчээ ингээ бүр нийтийн нэгдсэн ийм том машины зогсоолтой байна. Өнөөдөр сонирхолтой нь өглөө бүр өөрөөр бүр амар аадар бороо орол өглөө босол цаг харсан чинь 90% өдөржингөө бороотой гисэн мэс чи өнөөдөр юу вэ? Амар нартай халуун байдаг шүү дээ. Би яана нөгөө бичлэг хийх маань худлаа боллоо гэж утсан чинь ашгүй бороо орсон гүнийг азтай юм. За энэ болохоор манай сургуулийн ийм спорт центр нэг юм ээ. Ингээ оюут усан сэлтийн хичээл орж байгаа юм. Сүүлийн хичээл орж байгаа юм. Гоё юм аа.
Яа, ямар халуун байна. Би бүр яг шатлаа. За ийшээ нь юу вэ? Энэ дотор кофе шоптай гэж харагдсан. Харъя те. Дээрээ амар бассейны тийм өнөртж байна. Амар халуун байна. Хартаа. Өнөөдөр бүр амар бороотой байсан чи. Юу вэ? Нэшгэж бүлгүй. Ийм биш үү? Спорт and aquatic center гинэ. За. Гой. Баримл хөшөө. Хөшөөтэй. Тэ. Энаараа хүүхдүүдэд зориулсан болсон сэлэх хичээл юм шиг. Хүүхдүүд ч биш юм. Насны хүмүүс юм байна. Энэ жахаа хөсөж зорж байна. Гадааны үед хаа. Тийм юм хичээл суух. Ихэвчлэн яаж авахгүй. Хичээл орж байна. Энэ юм гоё юм бэ. Чэт юм байна. Спорт ингээд бүхнээсийн зориулсан хичээлүүдтэй байт юм бэ. За одоо хэдүүлээ орж жим руу н орж үзье. Доош нь юу гэдэг үзье те.
болохоор унтаж болдог. Хэсэгтэй гэсэн. Энэ яа. Энд шуурсан хэсгүүд нь болохоор гэсэн. Гадаа амрал сурсч байна. Ийм болгоноос бүтлэг хичээлээ гэж сууж байна боддоо. Өндөр хичээл ихний өдөр гэдэг юм байна. Энд тэгээд шалгалт тэгээ нөгөө бидалт үеэр нэр суудлаа алддаггүй гэсэн. Ямар суудлаа алддаггүй. Ийм том бодож оюутан их. Гэвч нэр юм болоо. Юм идгээд сууж ийн. Салаад элчээд одоо дараагийнхаа газар руу явна. Номын сан руу гамж үзэн. Манай номын санаас аюу гонхон хэлээ үзье. Энэ дөнгөж цаанчнаас нэлээдсэн дуусчаад оюутнууд гарч ийн. Гараад ховос болсон шүү дээ. Энэ манай сургуулийн library юм байна. Ийм утга. Нас кофе шоп.
За тэгээд надтай хамт манай сургуулиар хамтдаа туур хийсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд мөн сургуулийнхаа Монгол оюутны холбооныхондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Зөндөө хэрэгтэй зөвлөгөө мэдээлэлүүд өгсөн. Yes. Тэгээд гадаадд сурдаг бүх Монгол оюутан залуучууд болон ер нь дэлхийн хаанд сурсан байх хамаагүй ихтэй сургуулж бай, коллеж бай, сургуулиасаа зохион байгуулж байгаа өнгөө одоо клубууд болон өнгөө одоо активитинуудад идэвхтэй оролцож байгаарай гэж хүсмээр байна. Яагаад гэвэл хэрвээ идэвхтэй эдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь бол цаашдаа сургуулаа төгсөөд мэргэжлэр ажиллах боломж гэх мэтчлэн мөн одоо нэтворкингод хийх зөндөө олон найз нөхдөдтэй болох. Тэгээд ядчил нөгөө нэг бусдад харилцах, speaking гэх мэт бүх зөндөө олон ур чадварууд сайжирдаг гэж би боддог. Тэгээд хэрвээ миний влог та нарт таалагдсан бол лайк дараа, subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд дараагийнхаа гоё влогоор уулзцгаая. Баяр таа.